Нэг бол сороор тахгүй бас нэг зүйл бол одоогийн мод болдог одоо өнөө олон хүмүүсийн одоо их халуунтай судалж байгаа зүйлийг бас ари сороор тагж. Залуучууд тийм алдаа ариунаа гаргав. Юу бол чи өөрийн судалгааны өрөө чараа болоод тэр чиглэл нэг насандаа боيو наачтаа бас нэг удаан жилээр тасралтгүй баримтлах. Би асуураа докторант бэлтгэж яа би тэдний үйлийг жолоод удаж явал өндөр би бол бас тэднээс сурч хэлчин сурч нэг нь бол ярангүй хөлөө шинжилгээ судлаад эсвэл одоо ямар нэг хөлөө нэг зүй тогтлыг судлаад хамгийн чухал нэг зүйл хөлөө чадвар анчол гадаад л 2006 онд Японд нэгэн шинжилгээ сурахаар Оскай их сургууль санаада шинжи гэдэг багшийн шаваар хагас жил сурсан. Тэгээд би багшаа асууж нэгэн шинжилгээг судлаад хамгийн урдаар юугийн хийвэл хамгийн амар мөртөө бас хэрэгтэй багш бол нэршлийн асуудлыг судлаа гэж. Нэршлийн асуудал. Энэ дотор яран ганц хүний нэр биш. Одоо газар усны нэр, байгууллагын нэр, цаашлын одоо дэлгүүр худалдааны нэр. Энэ юм бүр баг. Нийгмийн шинжилгээний код солилтын судалгаа хийхдээ бүгдлөө хэрхэн цуглуулах вэ? Тэгээд тухайн төр бүгдл дээрээ ямар боловсруулалт хийгээд тэгээд судалгааны мэдээж үр дүн гарч ирнэ. Судалгааны үр дүн гэдэг бол практикт ямар байдлаар тэрийг одоо ашиглах вэ? Газар болгонд бол хоос солидог. Тэгвэл ямар газар хоос солих гэхээр бол бас заавал бодох хэрэгтэй. Газар болгонд нэлээд төлөвлөлттэй газрууд очих хэрэгтэй. Та нэг л газар сунгаж болно. Судлаач хүний одоо эзэмсэн байх гэх юм уу одоо эзэмшээгүй ч гэсэн хөгжүүлээрэй гэх ур чадвар талаар одоо залуу судлаач нартай зөвлөж. Өөрөөр би нэг юм судлангуул заавал миний судалгаа нь ямар их нийтлэг ач холбогдол гэдэг. Миний анхны хэлсэн. Манай Монгол хөлөө судлалын бүх ерөнхий хөлөө шинжилд дэлхийн хөлөө шинжилд ямар юмар ач нөмөрөө үзүүлэх. Энийг бодно. Илүү хорлын, илүү олон юм боддог. Ийм учраас өргүүлээд таны судалгаанд бол бас өгөөжтэй тийм. Одоо маш их өрх одоо нөлөөг авчирдаг. Хөлхөж гэдэг нэр тоо. Фраз гэж байна та. Орсол фраза. Фраза энэ бол их нэг олж хэрэгтэй. Ягаад гэвэл энэ модель боловсруулалтын үед бол заавал дан үг юм уу, хөлөж юм уу, үлэг юм уу заавал тод тосон задлах хэрэгтэй шүү дээ. Өнөөс бол ийм нэг ихч гарч ирж байна. Энэ юугийн хэлж байгаа бол өмөрсний хөлөөж үний ном дотор бол юу гэдэг вэ? Бодит үг ба бодит үгийн нийлбэрийг бол холбоо гэж үзэж байна. Гэвч нэг бол багш нар бол холбоо энэ дотор бол бодит үг нийл бүтгөөс гадна бодит үг хийсвэр үгтэй нийлж байна. Энийг нь холбоо гэж үздэг чинь ийм учраас энийг бол юу гэж үзэж байгаа вэ? Дэд холбоо гэж. Сүүлийн үед Монголын багш нар бол задлаг хан бүтэж гэж үзэж байна. Гэхдээ тэр бодит үг тэр одоо юм хийсвэр үг тэрний заавал задлуугаар одоо боловсруулахаар тэр модельийг одоо ашиглахаар гарч болох шүү дээ. Ийм учраас манай үйл тэр чуул бодит үг болоод бодит үгийн нийлбэр, бодит үг болоод хийсвэр үгийн нийлбэрийг бүгдийг багтаасан юм юу гэдэг асуудал гарч. Өнөөдөр бид англи хэлээр нэр томьёож одоо яриад байгаа шүү дээ. Бид хөлгөж гэдэг. Ийм нэр томьёо боловсруулж хэрэглэсэн юм. Одоо болтгоос хэрэглэж байна. Харин тэр дан үг энэ бүр юу бол кос солидгсон юутэй холбоотой бол ярангүй өргөн вахтганы кос солиддог. Өргөн вахтганы кос солиддог гэдэг нь энэ үгийг зөөлөх асуудал. Нэг үлээд нөгөө үлд орох, ормол үг юм уу, зөөлмөн үг юм уу, гадаад үг энэ бүр багт. Энийг бүр судлан дан үг явж байна. Гэвч бол эвчүү хүрээний энэ кос солид зөвхөн үглүүр болоо үглүүрийн хоорондох тэр солидыг судалдаг. Өвөр Монголоос ирсэн, Бээжингээс ирсэн тий. Тэгээд бас Солонгосоос ирсэн гэдэг гадаад оюутнууд бас сууж байна. Манай оюутнууд бас гадагшаа солилцоо юмар бол бас явах сонирхолтой. Тэр олон улсын дээд сургууль гэдэгт одоо хэл шинжилэлээр суралцаж төгссөн юм уу, суралцж байгаа хүмүүсд ямар чиглэлийн ангиуд боломжууд өгд юм бол? Хөлөө шинжилүүлж авах хөлнээ мөнсөн суур одоо шинжитэн тулгуурлах бодит төрөлтэй өргөчөнд одоо хослол жишээлбэл нэг л жишээний хэлээд танай одоо монгол хэлнээс сургалт байна шүү дээ. Гадаад хэлнээс монгол хэлнээс сургалт болоод монгол хүүхдтэй зааж байгаа хэл бичгийн сургалт.
хөрөгчөө гэдэг. Монгол хэлээр сургалтад бол манай ердөө анхаардаг зүйлийг бүр асуудаг гадаад. Шинэ бид зааж таны хурдан төрөв нөхсөн хоёр үг байна. Яагаад нэг л үгээр хэлж болдоггүй юм. Ямар ялгаатай. Хэрвээ та монгол хэлээс гадаад уятан заах монгол хэлээр сургалтын хөрөгчөөгийн бодлыг сүнгөө хөнвөл тэр дард нь хариулж чадахгүй. Яг тэгвэл бид бол өөрөө хөргөлж чадна. Ямар ч асуудал. Ийм учраас энэ хөрөгчөө гэсэн юм их чухал судалгаа нь ямар хөрөгчөө гэж байна. Нөгөө нэг онлайн шинжилэл гэж. Онлайн одоо хийсвэржүүлэх хэрэгтэй. Би ч гэдэг би өөрийн шалгуулж докторантууд хэлэх. Таны бүр заавал онлайн өндөрлөг байх хэрэгтэй. Зүгээр нэг үжигдлийг харуулбал дэлгөөд ийм байна гэдэг. Заавал тайлбарлах. Бас нэг чухал одоо чадваргүй багаар ажиллах чадвар байх. Хүнтэй оршиж адлах тийм. Хүнтэй таарах тийм. Арга чаллын нэг хэрэг одоо юу хэрэгжилтийн бас нэг талаар бохижуулах уу. Хэрэгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Уучраас ийм нэг асуудал. Энэ дотор би нэг тийм ярьсан. Нэг нь өөр хамтын удирдлага гэж ярангуй манд одоо багшлж ясан нэртэй төртэй багш нар манай удирж ясан багш нар манай өмнө байгаа багш нарын энэ туршлагын сур. Нөгөө нэг нь багийн хамтын ажил, багаар ажил. Энэ үл маш том юм бүтээ. Тэгвэл одоо ярангуй шилдэг одоо өнөөний залуучуудын шинэлэг онлаар гэсэн үг хэлбэр. Удамж багтаамттай байх хэрэгтэй. Ямар ч юм судлаа. Заавал им болгоны багтааж үзэх, багтааж чадах, цаашлаад эдэл бас үжилтийн өртөр бүр өөрийн талаас идэвхтэй утгуулгын үүднээс эерэг талаар ойлгож чадах. Өнгөл таны энэ явах замч урт бол замч улам өргөн бол. Нөт ч та. Ярангуй эрдэм шинжилгээний хийх нь бол эрдэм шинжилгээний хийн. Очил хүмүүжил гоё одоо сургалтаа хийждэг нь бол маш чухал. Гэхдээ нөгөө талаар бас нийгмийн үйлчилгээ юм уу? Хүн тустай ажил хийх юм уу? Эсвэл нийтийн одоо нийтэд үйлчлэг юм ажил хийх бас их хэрэгтэй.